Физик 3-ын 5 дугаар хичээлийн үг бол анчвэн. За, аюулгүй байдал, хамгаалалтын тим юм, хамгаалалтын бус, хамгаалалтын ямар нэг юм те эсвэл найдвартай энэ гэсэн ийм утгатай байна. Safe байна шүү. За, анчвэн дагаад хэлье. Анчвэн. Анчвэн. За, үйлбэр харъя. 图书馆里非常安静. Төрөж ижил дээр үзсэн тийм ээ. Номын сан дотор бүр маш их анир чимээгүй байна. 我每天下午都去那里看书. Би 每天өдөр болгон 下午үдээс хойш дөө бүгдээрэнд нь. Дөө яагаад ордог вүлээ? Мэй байгаа учраас дөө ороод идэг. Нэг ч өдөр алхасахгүй гэсэн санаа дөө явж идэг. Чү явна хаашаа явах юм? Наали тийшээ. Кан шу уншин, юу уншихын? Үйл өгтэй холбоотой хонь орлоо шүү ном уншина. 感觉很安全. За, мэдэрж байгаа, мэдрэгдэх гэсэн үг. Маш тийм safety, айгу аюулгүй, тийм хамгаалагдсан, найдвартай байгаа мэдрэмжийг бол авдаг учраас би өдөр болгон тийшээ явж ном уншдаг гэнэ. 我爱人说这条路不安全. Миний хайртай хүн шуо хэлэхтэй. 这条路энэ нэг замыг тоолдог ухна. Тяв гэдэг чинь нарийнхаа урт зүйлийг тоолно. Бу анчвэн. Тийм айгу аюулгүй биш. Тэ аюулгүй биш. Буюу аюултай. Тэр зам бол маш аюултай гэж миний хайртай хүн хэлсэн. Суое тийм учраас woman make a jomo. Тийм учраас бид нэр 7 хоногийн сүүлч болгонд тэ jomo 7 хоног болгон зөө лин一条路去公园散步. За, лин гэдэг нь болохоор өөр бусад ондоо энэ гэсэн үг. Өөр бусад ондоо. Тэгэхээр өөр нэг замаар цэцэрлэг түрээлэн рүү явж алхах. Цаашаа явлаа. Диди虽然小. Эрэгтэй дүү 虽然 хэдийгээр жаахан 但是 боловч 每天上学的路上 өдөр болгон сургууль руугаа явах 路上 замд бүгдээрэнд нь л 走得很安全. За, явахдаа маш аюулгүй, найдвартай байдаг. 阿姨说超市最近的环境很安全. 아이 ихч хэлэхдээ 아이 чи хэн блэ? Хичээл заасан байгаа те. Өмнөх хичээлээс үзээрэй. 超市 супермаркетын 附近 ойролцоох 环境 орчин нөхцөл байдал нь 很安全 маш амар тайван. Айгу хамгаалттай байдаг. 住在那里很放心. 住амьдрна. За, амьдрах үгдгээ үүний хаан заавалчгүй заа ордог тийм ээ. Нөгөө хаана амьдарч байгаа хэлж байгаа учраас заа байшил зааж байгаа үгээр. Тэгэхээр амьдрдаг тэнцээ амьдрах юм бол маш фаншин сэтгэлээ ингээд тавина буюу юм амар амгалан тайван байна гэх юм. 老师让同学们注意安全. Багш сурагчдаар 注意 анхаарна, 安全 болгоомжтой байгаарай гэж анхаарууллаа. 认真过马路. Маш хинуур, хинамгай, нихуур малу. За, малу гэхэлэр замыг хэлж байгаа. Гуа гэдэг нь зам нэвтрэх, зам өнгөрөх, тэ замаар гарах гэх юм бол гуа гэдэг үгээр хэлэх нь. Тэгэхээр маш анхааралтай зам гараарай гэж сурагчдыг аюулгүй байдлыг нь анхаарууллаа. 这个小镇非常安全. Энэ нэг жижигхэн хот бол маш юм safety, юм хамгаалттай, тэ юм аюулгүй байдаг. 晚上一个人走路也没问题. орой 一个人 нэг хүн буюу ганцаараа 走路 замаар алхахад ч 没问题 асуудал байдгүй. Өнөөдрийн хичээл анчвэн аюулгүй байдлын хамгаалтын их тийм найдвартай болгоомжтой гэсэн үг байлаа. Хичээлээ өдөр заавалжгүй 5 удаа харсан сонсож тааж хэлнэ шүү. Окей.